За сайн байцгаана уу манай Dark Embed channel-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол Dark Embed-д үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг. 7 хоног болгоны 4 өдөр болгон гардаг ийм нэгэн channel байгаа. Тэгээд хэрвээ таалагдах юм бол subscribe болон notification on болгоорой. За тэгээд өнөөдрийн дугаараа ярьж эхлэе. За Александра Морган нь 34 настай. За нэг нохооны спад ажилладаг 2 хүүхдийн ээж, Английн Cranbrook гэдэг хотод амьдардаг эмэгтэй талаар ярина. За найзууд нь Алексийг дүрсэлж хэлэхдээ дулаахан айгүй гоё хүн байдаг гэж дүрсэлж хэлж ярьдаг. За 2 хүүхдүүд нь Алексийн хувьд хамгийн чухал зүйл бөгөөд хүүхдүүдтэй сайхан амьдрал өгөх гэж маш их хичээж, маш их ажилладаг. За тэгээд Алекс хит хитэн сэтгцийн өвчнөөс болоод тэрнээс болоод маш их шаналдаг байсан. Тэгээд тэрийг эмчлэх гээд жорын юм ууснасаа болоод эм болгон хар тамхинд хэсэг бол донтжсэн. Тэгээд одоо харин 2 хүүхдийн ээж болцсон болохоор өдөр болгон хүүхдүүдтэй одоо яаж сайхан амьдралтай болох вэ гэж бодож тэрнийхээ төлөө маш завгүй ажиллаж эхэлсэн. За ингээд 2021 оны 11-р сарын 13-нд Алекс 2 хүүхдээ ээж аавынх руугаа аваачаад өөрөө 3 хоног спагаа сайхан массажинд орох гээд явсан. За ерөөсөө иймэрхүү амралтанд ганцаараа явж үзээгүй. Ээж аав ч гэсэн ачнараа хэд хоног хараад охины амралтанд явуулахад нь туртайсан. За ингээд Алекс хүүхдүүдээ үнсчээд 14-ний үүрээр гэрээсээ гарч явсан. Гэрээсээ гарахаас өмнө Алекс утаснасаа SIM картгүй утас хаа байгаа байршлыг нь харж болтгүй гэдэг нэг сонин зүйл хайцсан байсан. За ингээд өглөөний 7 цаг 20 минутын үед ойрхон байдаг бензин колонкноос бензин авчаад колонкны менежер Rose гэдэг эмэгтэйтэй хальт ойр зургийн юмын хоёр ярилцсан. За Алекс өөрөөгөө хэлэхтэй болохоор би ингээд спа амралтанд явах гэж байгаа. Тэгтээ бүтэн 5 цаг машин барих болохоор жоохон машиндаа санаа зовоод байна. Ягаад гэвэл мотор нь байж агаад үе үе унтраад байгаа гэж хэлсэн. За хэдий тэгэж хэлсэн ч гэсэн менежер Rose бол team хол явах гэж байгаа юм байж ингээд яагаад ердөө 10 паундад бензин авч байгаа юм болоо гэд гайхсан ч цаашаага асуугаагүй за гэл өнгөрөөсөн. За энэ бүх мэдээлэл бүр сүүлд цагтаа нар Алексыг алга болсны дараа энэ колонкны менежерс бол мэдэж авдаг. За Алекс анханасаа ерөөсөө хол явах төлөвлөгөөгүй байсан. Харин машиндаа суугаад явах ёстой байсан. Йорк хотынхон шал өөр эсрэг зүг рүүгээ явцдаг. За тэгээд Алекс гэрээхнээсээ нэг зүйл нууж ирсэн нь юу байсан бэ гэвэл хүүхдүүдэд ижээхийн тулд бие үнэлжсэн таньдаг одоо бүх хүмүүсээсээ нууж исэн. За тэгээд Braxy гэдэг хуурамч нэрээр секс ажил хийгээд явж исэн. Урд нь хэд удаа энэ одоо яг уулзах байгаа залуутайгаа уулзсан. За тэгээд Hastings гэдэг энэ ээж аавынхаасаа ердөө 30 минутын зайтай газар машин бариад замын хажууд гараа зогсож байхад нь нэг шар өнгөтэй Jaguar гэд машин урдуур нь өнгөрөхөд Alex артаас нь дагаж яваад Little Bridge Farm гэдэг нэртэй хол одоо аймаг руу машин нь яваад орсон. За ингээд шар өнгөтэй Jaguar машиныг барьж явсан эрэгтэйг Алексийн үйлчлүүлэгч байсан бөгөөд нэрийг нь Mark Brown гэдэг. За Марк бол 41 настай, барилгад ажилладаг хүүхэдтэй найз охинтойгоо хамт амьдраад 14 жил болж байгаа. За тэгээд найз охинтойгоо байх хугацаанд бол байнгын биеийн үнэлэгч авч тэр эдтэйгээ унтдаг байсан. Марк ингээл гаднаа болохоор нэг л их сайн залуу шиг харагддаг байсан ч Артура хар тамхи хүүхэнд бол хамаг мөнгөө үрдэг байсан. За яаж мөнгөтэй болсон бэ гэхээр Маркийн ээж нас барахтаа хүүдээ хамаг хөрөнгөө үлдээсэн. Тэгээд тэр мөнгөөрөө энэ Little Bridge Farm гэдэг нэртэй одоо хүний нүднээс тусгаарлагдсан хэнийг мэдгүй газар төрөөсөлж тэндээ хар тамхиа татаж одоо хүүхэнддэг байсан. За Маркийн найз охин нь Маркт тийм газар байдаг гэдгийг нь мэддэг байсан ч одоо тэнд юу очиж юу гэдгийг нь бол ерөөсөө мэддэг байсан. За Маркийн газартаа янз бүрийн биеийн үнэлэгчдийг авчирдаг, хөвчлэн интернетээс эмэгтэйчүүдийг олдог. Тэгээ бас энэ Марк болохоор өөрөө
хуурамч нэр ашиглаж хүүхнүүдтэй уулздаг байсан. За тэр хуурамч нэр нь ямар нэртэй байсан бэ гэхээр Fisty McRapist буюу хүчиндэгч гэдэг нэрээр өөрөө escort буюу одоо бие үнэлэгчдийг олж авдаг байсан. Нэр нь хүртэл нэг заван байгаа зү Fisty McRapist хүчиндэгч төр гэж нэрт өөртөө нэр өгсөн. За ингээд Алекстэй хэсэг уулзж агаад хэсэг байхгүй болчоод гинт нэг өдөр Алекст одоо ажлын санал Маркаас хурж ирсэн. За Марк Алекс руу бичгтээ болохоор чамааг энийг сонирхох уугүй юу гэдгийг чинь мэдэхгүй байна. Тэгтээ 3-5 өдрийн ажил гарчлаа. Аюул эрсдэлгүй маш их мөнгө би ингээд чам төлнө 100,000 паунд өгнө гэж хэлэхэд нь Алекс ч гэсэн зөвшөөрсөн. За Алексийн хувьд бол эн чинь маш их мөнгө ийм их мөнгө авах нь гээд маш их баярлаад тэр дороо интернетээс 100,000 паундаар юу хийж болох вэ? Өөрийнхөө бизнесээ эхлүүлэхэд хэдэн төгрөг шаардлагатай вэ? 2021 онд байшин авахд урьдчилгаа хэдийг төлөх вэ гэх мэт зүйлсийг интернетээс хайсан байсан. За тэгээд энэ л их мөнгийг авчвал хүүхдүүдтэйгээ сайхан амьдрах боломж гарах нь дээ гэд бол маш их баярлж байсан. За Марк нэмэд Алекс руу чи юусоо айх хэрэггүй 100% чи аюулгүй байх болно гэхэд Алекс өдөөс нь би чамд итгэж байгаа намайг энэ ажилд орсон дахин баярлалаа гэсэн утгатай мессеж хариулж бичсэн. За ингээд 11-р сарын 17 болж Алекс хүүхдүүдээ ээж аваахаасаа ирж авахгүй болохоор нь ээж аав нь шууд цагтаад мэдгдсэн. За хүүхдүүд нь бидээр хэлжсэн Алексийн хувьд бол бүх зүйл нь байсан болохоор ингэж хүүхдүүдэд орхих эсвэл уцаа авахгүй хизэж явдаггүй болохоор ээж аав нь шууд л цагтаа дээр очсон. За 3 хоногт Алекс хүүхдүүд болон ээж аав руугаа одоо гэрийнхэн руугаа ерөөсөө ярьж холбогдоогүй. Гэрийнхэн ч гэсэн амралтанд байгаа юм чинь угаасаа залгаж яах юм гээд уц муцаа хармааргүй байгаа юм бэлгүүдээ гээд нэг тоогоогүй холбогдчих гэж бодоагүй байсан. Тэгээд хүүхдүүдээ ерөөсөө ирж авахгүй уцааж авахгүй болохоор нь шууд цагтаа нар Алексийн гэрт нь очиж Алексийг хаанагааг нь хэлж өгөх зүйл байна уу гэд хайхад бол юуч байхгүйсэн гэрт. За цагтаа нар хэлэхдээ анханасаа л энэ хэргийг хүлээж авахд эмэгтэйд одоо Алекст одоо нэг зүйл тохиолдсон юм шиг санагдчихсан. Тийм болохоор шууд л major crime unit буюу одоо арай илүү лаг эрх мэдэлтэй гэх юм одоо тийм мөрдөн байцаагч руу энэ хэргийг шилжүүлж өгсөн гэж хэлсэн. За мөрдөн байцаагч нар Алексийн ээж аваас хаашаа явсныг нь олж мэдээд одоо нөгөө спа амралт руугаа очсон байна уугүй юу гэдгийг нь мэдэх гээд одоо бүх CCTV, машины камер, хаалганы камер бүгднийг шалгаж эхэлсэн. За дараа нь утасныхын байршлыг нь хайж агаад хамгийн сүүлд 14-ний өглөөний 8 цагийн үед утас бензин колонкны дээр хавцаа унтарсан байснаас харах юм бол Алекс өөрөө утсаа унтраагаа цаашаа явсан болж таарж байгаа юм. За удалгүй мөрдөн байцаагч нар Алексийн шар Jaguar машин дагаж явсныг нь хараад тэр CCTV-г үзчихсэн чинь за нөгөө шар Jaguar машин чинь 30 минутын дараа ой модноос гарч яваад харин Алексийн машин бүр дараа нь буюу оройн 12 цагийн үед гарч явж байгаа харагдсан. За орой харанхуй байсан болохоор хэн машин барьж явсныг харах ямар ч боломжгүй байсан учраас цагдаа нар тэр газар руу очиж хайхад машин байхгүй бүр тэр ойр хавьд хинч байхгүйсэн. За яг ингээд хайгаад байжсэн чинь нэг цагаан машин хурж ирээд дотор нь Марк Браун бол сууж исэн. За цагтаа нар Маркаас бид нар ингээд Алекс Морган гэдэг эмэгтэй хайж байгаамаа хаан хинбэ гэдгийг мэдхүү гэд асуусан чинь Марк өдөөс нь би Алекс Морган гэдэг эмэгтэй бол мэдэхгүй яа гэхдээ Braxi гэж мэднэ гэж хэлээд 5 сарын өмнө интернетээр одоо escort-ны вебсайтаар танилцчихсан. Бид хоёр уулзаад хэд удаа секс хийсэн. Тэгээд хамгийн сүүлд 14-нд энэ байран дээр уулзсан гэж хэлсэн. Тэгээд дээрээс нь нэмж хэлэхдээ Алекс надтай уулзчаад явсан хаанагааг нь би бол одоо мэдэхгүй гэж хариулсан. За тэгээд цагтаа нар Маркаас цагтаагийн хэлцээр очиод ДНК өгөх боломж байна уу гэсэн чинь Марк ч гэсэн зөвшөөрч өгсөн. Тэгээд дээрэс нь Марк нэмээд Алекс манад ердөө 45 минут л байчаад явсан гэж хэлсэн. За тэр нь бол худлаа олсон. Яагаад гэх юм бол Алексийн машин бүр оройн 12 цагийн үед ой модноос гарч байгаа бичлэг байсан шүү дээ. Тэрийг бол цагтаа нар аль хэдийн харсан байсан.
За CCTV дээр цагтаа нар дахин сайн тодруулж аваад харсан чинь машины номер өөрчлөгдсөн. Тэгээд бас шал өөр эрэхтэй Алекс-ийн машиныг бариад явж байгаа нь бол анзаарагдсан. За тэгэнгүүт нь цагтаа нар хинбэгээд хайгаад утсан чинь Маркийн найз Darren гэх залуу шүн хурж ирээд Алекс-ийн машиныг аваад 8 км-ийн зайтай нэг газар бариад өгөөч гэсэн. Тэгээд би зүгээр очиж барьж өгчвөл гэртээ буцаж харсан гэж цагтаа нарт хэлсэн. За тэгэнгүүт нь цагтаа нар шууд Маркийг баривчлаад Алекс-ийн талаар асуултууд асуухад асуусан бүх асуултуудад Марк бол no comment буюу юм хэлэхгүй, надад хэлэх зүйл байхгүй гэдэг хариу хэлсэн. За цагтаа нар дараа нь Маркийн найз охин дээр очиод Маркийн талаар ингээд 14-ний өдөр юу болсон талаар асуухад Марк тэр өдөр намайг Little Bridge Farm дээр цагаар улагч ингээ аваад иргэж хэлсэн. Тэгээд би зүгээр л тэр бэлснаг нь авчиж өгчөөд нөх өөр асуулт асуугаагүй гэртээ хурж ирсэн гэж хэлсэн. За ингээд цагтаа нар энэ Little Bridge Farm гэдэг газрыг нэгжиж агаад хит хитэн буу олсон. Тэгээ бас фармын хажууд нэг жижигхэн цөөрөн байсан. За дотроос нь харамсалтай нэг үхсэн нохооны цогцсол олцсон. Зүгээр гудамжны нохоо ингээд цөөрөмд ороод сэлж чадахгүй ч юм уу, живж үхээгүй. Нохоо нь болохоор эзэнтэй гэсэн хүзүүвчтэй. Тэгээд хүзүүвчнээс нь хүнд 12 кг-ийн гантел гинжилж залгаад гол руу хайсан нь албаар нохоог алсан болж таарж байгаа. За цагтаа нар цаашаа яваад үзэхэд бол нэг контейнер дотор матрас тавиад жижиг 100 хантер тавьсан. Бас цаана нийл баашээс болсон 0 байсан. За тэгээд яг барилгын ажил хийдэг хүмүүс орой ажиллаад гэр нь хол бол тэндээ унтаж болно. Гэхдээ энэ өрөө болохоор зөвхөн гаднаасаа төгжигддэг байсныг харуул цагтаа нар Марк айгүй бол Алексыг энд хорж исэн байж магадгүй гэж хэлж хэлсэн. За Маркийн гэрээс нэмээд гав, наалт, олс гэх мэт зүйлсийг олсон. За ферм дээр нь яг хит хитэн пластикын ийм нэг гав, олс зөндөг олсон ч гэсэн цагтаа нар бол тэр үедээ юу ч бодоогүй. Харин гэрт нь хурж ирээд утсан чинь нэмээд зөндөө олон гав, наалт, олс гэх мэт зүйлсийг олсон нь бол Марк айгүй бол Алексыг хулгайлж аваад гар хүлийг нь уяад энэ контейнерт хорж иж байсан байж магадгүй гэж сэжилж хэлсэн. За Марк бол гэртээч тэр Little Bridge гэдэг энэ фарм дээрэж тэр хоортер буюу хог цуглуулал гэдэг хүмүүс эдэн штэ. За яг тэрэн шиг амьдардаг. Тэгээ цагтаа нар Маркийн гэрийн дээврийн өрөө рүү ороод утсан чинь маш том хар ууттай хогийг олсон. За тэгээ тэр хогийг онгойлгоод утсан чинь дүүрэн хүний бааснууд одоо дээврээрээ дүүрэн богоо тавьсан байсныг бол олж мэдсэн. За найз охин нь энэний талаар бас л мдээгүй байсан гэж хариулсан. За гэр нь угаасаа нийл хог навшуур дүүрсэн байсан болохоор ийм өнрийг анзаараагүй юу? Эсвэл үнэртээд мэддэг байсан ч одоо тэгээд мэдхгүй хамар нь баасныхаа хогныхоо өнөрт тасцсан байсан болохоор тэгээд их анзаараагүй өнгөрсөн үү мэдэхгүй байна. Тэгээд хүмүүсийн хэлж байгаагаар болох юм бол Марк найз охиноо хүчирхийлдэг байсан болохоор найз охин нь гэрээ цэвэрлж чадахгүй, хүүхдүүд нь ч гэсэн тийм амар баас шээстэй нөхцөлд амьдардаг байсан байх боломжтой гэж бас ярьдсан бэлээ. Энэ бол тэгтээ зүгээр таамаг. За тэгээд мөрдөн байцаагч нар Алексийн гэрт нь очоод дахиад сайн нэгжээд үзийгээд дахин гэрт нь очоод нэгжээд үтсэн чинь томорооныхын ширээн дээр Алекс хүүдээ нэг жижигэн цаасан дээр явж Ролкунигээд бичсэн байсан. За энийгийн цагтаа нар анх харчаад нөх юм бодоогүй. Угаасаа л инх хүүхдтэй битсэн жижигэн захиа байна гэж ботчоод анзаараагүй. Тэгээд хоёр дахь удаага очихдоо энэ яг ямар нэг юм хэлэх гээд магадгүйгээд гэрээс Ролкунигээд харсан чинь нөгөө унтлагын өрөөнд Ролкны тэрэгсэлтэй дөрвөлжин сав байсан. За савыг нь онгойлгоод харсан чинь дотор нь 2000 паунд мөн дахин жижигэн захиа байсан. За захиан дээр энэ мөнгийг ээж нь чамд хадгалсан юм XOXO буюу Hugs and Kisses буюу тэврийн үнсий гэсэн
бичиг. Тэгээд нөгөө болон дээр нь болохоор шуудангийн хайрцаг TN345NY гэсэн хайрцаг шалгаараа гэд бичсэн байсан. За тэгээд энэ шуудангийн хайрцагны дугаар нь хинийх байсан бэ гэхээр Little Bridge Farm-ийн шуудан болохыг нь бол цагдаа нар олж мэдсэн. За тэгээд энэ бүгдээс харахад Алекс өөрийгөө эргэж ирэхгүй, өөрт нь ямар нэгэн зүйл тохиолдож магадгүй гэж бодсон болохоор л одоо хүүдээ ийм цагтлуудыг бичээд үлдээсэн байсан байж магадгүй гэж цагдаа нар таамагласан. За хайрцагын дотроос нэг жижигхэн утас олцсон. Тэгээд бас дахин нэг жижигхэн цаасан дээр утасны пингод байсан. За утсыг нээгээд үтсэн чинь Алексийн үйлчлүүлэгчтэйгээ ярьдаг, мессеждэг утас гэдэг нь тодорхой болсон. За ингээд Марк Алекс 2021 оны 6 сарын 8-нд анх энэ хоёр бол танилцаж, бичилцэж эхэлсэн. За эхний удаа Алекс, Марк хоёр Алексийн гэрт нь уулзсан. Энэний дараа дахин 7 удаа бол хоорондоо энэ хоёр уулзаж секс хийсэн. За хэдий Алекс 7 удаа Марктай уулзаж мунтжсэн ч гэсэн Маркийг аюултай яаж магадгүй хүн гэдгийг нь мэдчихсэн учраас хүүдээ 2000 паунд үлдээгээд нөгөө одоо том ажил хийхээс өмнө өөрийгөө хаана байгааг мэдгдүүлчихэд явсан. За Марк Алексийг санхүүгээр дутагдж байгааг нь мэддэг байсан. Тэгээд хэрвээ 100,000 паунд амлах юм бол Алексийг өөрийнх нь гарт нь орно гэдгийг мэдчихсэн болохоор 14-нд ингээд ийм том ажил байна гэж худлаа ярьж Алексийг гэртээ аваачсан. Гэртээ ч яхаа нөгөө фарм дээр аваачсан. За тэгээд Марк болохоор хуваарай барилгын газруудад ажил хийж явдаг. Тэгээд яг Алексийг алга болдог үед нэг газар ажилласан байна л да. Тэгээд барилгын менежерээсээ манай гэрт нэг том хог байгаамаа. Тэрийг энэ барилгын хогийн савнд хийчих болох уу гэж асуухад менежер нь ч гэсэн зөвшөөрсөн. За тэрийг цагдаа нар мэдээд хогийн савнд юу хайсан байна вэ гэд шалгаад утсан чинь маш том 100-ыг хайцсан байсан. За тэгээд тэр 100-ыг шинжилгээнд явуулаад утсан чинь харамсалтай нь хүний ясны хилтерхийнүүд дотроос нь олцсон. Тэгээд энэхүү ясны хилтерхийнээс хэний ДНК болохыг нь бол тогтоож чадахгүй байсан ч 100 дотроос Алексийн хамгийн их зүөх дуртай нэг зүйл олцсон. Тэр нь юу байсан бэ гэх юм бол Алексийн хамгийн дуртай бүгжийг олсон. Мөн дээрээс нь 100-наас нэг шүдний хилтерхий олцсон. Тэрийг нь Алексийн шүдтэй харьцуулаад үзэхэд Алекс Морганы шүд мөн байна гэдэг нь шинжилгээгээр гарч ирсэн. За тэгээ бас дээрээс нь Алексийн Mini Cooper машины түлхүүрч бас тэр барилгын газраас олцсон. За ингээд 2021 оны 11-р сарын 28 буюу Алекс алга болсноос 2-7 хоногийн дараа Маркийг баривчилж авсан. За цагдаа нар ганц Алексийн аллагад одоо Маркийг буруутаа гэд бодоод яваадсэн чинь дахин нэг эмэгтэй гарч ирсэн. За тэрийг яг яаж мэдсэн бэ гэхээр нөгөө барилгын менежер чинь Марк надаа айгуу сони юм хэлсэн. Юу гэж хэлсэн бэ гэх юм бол Марк надаа би айгуу бол хүн амны хэрэгээр шоронд явах юм шиг байна. Бүр 2-2 хүн амны хэрэгээр доотлол нь 25 жил шорон суuna гэдгийг менежертэй хэлсэн. За тэгээд ямар эрүүл хүн те цуг ажилтдаг хүн дээ би хүн амны хэрэгээр удахгүй баригдана гэж хэлдэг байна нэрээс та. За тэрийг цагдаа нар сонсчоод айгүй л бол 2 дахь эмэгтэй байгаж магадгүй мэн гэд таамаглаад байж итэл Маркийн цагаан машин дотроос нэг эмчин жортой эмээг олсон. За эмийн жорыг цагдаа нарын мэдэхгүй эмэгтэй хүний нэр дээр өгсөн байсан. За эмэгтэйг бол Leah Weir гэдэг нэртэй. Тэгээ цагдаа нар хайж агаад хинбэ гэдгийг нь мэдээд гэрийнхнээс нь Leah хаана байгааг нь асуудал гэрийнх нь Leah ингээд үе бид нартай холбоо барихгүй алга болчт юм аа. Сүүлд Facebook-ээс харахад нэг ферм рүү нүгэд тэндээ амьдарч исэн гэж хэлсэн. За Leah болохоор амьтанд нь маш их хайртай тэмч болохоор ферм рүү нүүж тэндээ амьдарч исэн. Тэгээд Leah хоёр туйлд сэтгцэн эмэгтэй болохоор амьдрал нь маш хэцүү өнгөрсөн гэж хэлж болно. 20-аад настай байхдаа анхны хүүхэдтэй болсон. Тэгээд хэдэн жилийн дараа дахин 2 хүүхэдтэй болсон. За 3 хүүхэд нь өөрийнх нь нэр дээр байдаггүй. Яагаад гэх юм бол сэтгцэн эмгээсээ болоод хүүхдүүд нь бол аав дээрээ байдаг. Тэгээд Leah мөнгө олохын тулд Escort вебсайтанд ажилладаг. Тэгээд тэр вебсайтнаас Марк Браунтай бол танилцсан.
За энэ хоёр 2018 оны 3 дугаар сарын 25-нд буюу Алекс алга болтгоос жил ахсын өмнө энэ хоёр уулзсан. Анх уулзахдаа унтахчил уулзсан боловч сүүл рүүгээ энэ хоёр харьцаатай болж үерхэж эхэлсэн гэж хэлж болно. За Марк ч гэсэн өөрийнхөө найз охин болон хүүхдүүдтэйгээ Брайтон хотод амьдардаг. Тэгээ тэр хотоосоо цагийн зайтай Хейстингс гээд өөр нэг хотод байр түрээслээ тэндээ Лиятай амьдардаг байсан. Яаж хооронд нь зохицуулаад цаг заваараа амьдарч уулздаг байсан юм мэдгүй. За эхэндээ Лияд ингээл маш их бэлгэсэлт авч өгдөг, гоё ресторан дагуулж ордог. Ихэнхдээ авч өгдөг байсан бэлгэн гэх юм бол амтаа авч өгдөг байсан. 2 морь, 2 нохоо авч өгсөн. За харамсалтай нь тэр авч өгсөн нохоо нь одоо нөгөө цөөрөмнөөс олцсон нохоо нь болж таарсан. За Хейстингс хотдоо энэ хоёр ч шүү дээ одоо Лия ихэнхдээ хэсэг амьдарч агаад Марк нөгөө нэг Little Bridge гээд фармда Лияг нүүж очих уу гэж асуугаад Лия ч гэсэн зөвшөөрөөд тэр фермд очсныхаа дараа одоо морь нохоо гих амьтдуудыг Марк ингээд Лияд бэлэг болгон авч өгчээсэн. Фермд очоод морьтой болоод нохоотой болоод тэр эдийнхэн видеог аваад Facebook дээрээ зөндөө олон видео оруулдаг байсан. Тэгээ тэр видеонуудыг гэрээхэн нь харчаад за Лия эрүүл мэнд эсэн мэнд одоо зүгээр байгаа юм байна да гэж боддог байсан. За тэгээд эхэндээ Марк Лияг ингээл бэлгэсэлт өгөөл би чамд хайртай дуртай гээл хайраар бөмбөгдөж жагаад сүүлдээ бүр гэрээхэнтэйгээж уулзч болохгүй, найз нөхөдтэйгөө ч уулзч холбоо барьж болохгүй гэж хойрголж эхэлсэн. За тэгээд иймэрхүү янзаараа хэсэг амьдарч агаад 2020 оны дундуур Лиягийн биенийг л эвгүй сонирн болоод ахаар нь жирэмсэн болцсон байж магадгүйгээ тест аваад утсан чинь жирэмсэн болцсон байсан. За тэгээд энэ хоёр хоорондоо ярилцж агаад хүүхэдтэй болохгүй аборт хийхээр шийдсэн. Имлэг энтер орж биш зүгээр л гэртээ байж агаад энэ хоёр маш их харт амиг хэрэгэлчих юм бол гэцэнд байгаа хүүхэд нь байхгүй болж магадгүйгээд маш их харт амхийг энэ хоёр бол тэр өдөр хэрэгэлсэн. За тэгээд дэндүү хэрэгэлсэн болохоор Лия эмнэлэгт хүргэгдэж эмнэлэгт танаад гарсан. Эмнэлгээс гарахдаа жирэмсэн хэвээрээ байсан учраас энэ хоёр гэртээ очиж байгаад яг одоо яаж гэдгийг нь мэдэхгүй ч ямар ч л байсан гэртээ гэрээ аргаар энэ хоёр хүүхдээ зулбуулсан. Хүүхэд нь бүхлэд нь 4 сартай 20 7 хоногтой гисэн дахт нь аборт хийсэн. За ингээд энэ хоёр иймэрхүү амьдралтай иймэрхүү байдлаараа хэсэг хугацаанд байж исэн чинь Маркийн одоо нөгөө нэг хүүхэдтэй найз охин байгаа штэ цуг амьдардаг. За тэр нь Маркийг өөрийг нь хуураад яваад байгааг мэдчихдэг. За Марк Лияд хэлэхдээ болохоор би нөгөө найз охиноос удахгүй салчнаа. Тэгээд хоёлоо цуг гоё амьдрнаа гэж байнгын хэлдэг байсан. За тэгсэн чинь нэг өдөр Лия Марк руу би хизээч хайртай хүндээ ийм хүсээгүй мэт надаас санагдж байгаагүй. Би чиний гүнж хайрчин гэж боддог байсан. Гэтэл тийм биш байсан юм байна гэдэг мессеж Марк төрж ирсэн. За Лия болохоор караван гэдэг нэг машин дотор амьдардаг байсан юм байна л та. Тэгээд нөгөө Little Bridge farm-ийн эзэн нь ийм том машин энэ газар тавьж болохгүй гингүүд нь Марк тэр том машиныг аваач таачдаг. Амар сонинч дууг нь бол зарж марж жоохон ч гэсэн мөнгө болж болон да ерөөсө тэгээгүй шууд шатаацсан. За тэгээд нөгөө нэг хэрэг эхлэхэд нэг контейнергээ яриадсэн шүү дээ. Өрөө контейнер дотор өрөө байгаа гэдгсэн. За тэр өрөөнд дотор чинь Лия амьдардаг байсан. Амьдрах ч яах вэ одоо бүр хэдэн сараар нь хорсон гэж хэлж болно. Лия улсаас хэдэн паундын тусламж авдаг байсан. За тэрийг бол бүх мөнгийг Марк өөрөө авдаг болсон. Тэгээ дээрээс нь зүгээр л Лияг тэр контейнерт хороод өөрийнхөө дуртай секс обжект чиг дуртай цагтаа очиж унтчаал явдаг болсон. За амьдардаг байсан өрөө нь ерөөсөө л нэг контейнер дотор нь нэг матрас хэдэн жижигхэн зуух тэрнээс өөр юу ч байхгүй, цонх байхгүй, цэвэр агаар амьсгалах ямар ч ирэхгүй. Дээрээс нь зөвхөн гаднаас онгодог болохоор зүхтэй гэд ч ямар ч аргагүй байдаг байсан. За ингээд 2021 оны 5 дугаар сард Лиягаас ямар ч мессеж бол гэрээхэнд нь ч байна уу, найз нөхөдөнд ч байна уу ирэхэ болсон. За хамгийн сүүлд 5 дугаар сарын 6-нд нэг харт амх наймаалдаг Жак гэдэг эрэгтэй хүнээс харт амх аваад цаашаага өөр хинтээч юу ч ярьж хинчлээ яг тэгэж хараагүй.
Лиягийн үеэл нь байнгын ингээл Лия Ромеос чичдэг. Биднэрт өөрийгөө зүгээр гэдгээ хэлээчээ. Бид нар чамайг бодож байгаа шүү. Хайртай шүү гэл бичээл өрөөсөө үлдээчдэг байсан. Тэгээд угаасаа би хэлжсэн Лия ингээд хэсэг алга болчдөг болохоор гэр ихнэн нь ерөөсөө санаа зовдгоо. За тэгээд мөрдөн байцаагч нар хайж агаад Лиягийн утас зөвхөн Марк Лиятай ойртох үед л нэгдэж байсныг нь бас дээрээс нь мэдж авсан. 5 дугаар сарын 7-нд Лиягийн утас оройн 9 цаг 20 минутанд хажуудах утасны цамхагт асаалттай байна гэж ирсэн. Дараа нь оройн 10 цаг 41 минутанд Маркийн утас фермээс яваад маргааш өглөө 8 цаг 30 минутанд Лиягийн утас дахин нэг удаа асаалттай байна гэж ирээд өдөр 2 цаг 30 минутын үед бүрэн унтарсан. За цагдаа нарын таамаг оруулах юм бол 5 дугаар сарын 7-нд Марк контейнерт хурж ирээд Лияг алчаад маргааш нь ойрхон бензин колонкноос бензин авчирч хурж ирээд нотлох баримтуудаа шатаасан гэж утсан. За дараа нь эгч рүүгээ мессежчээд нохоо авах уу гэхэд эгч нь нэг нохоог нь аваад нөгөө жижиг нохоог нь бол голд живүүлсэн гэж үзсэн. За дараа нь Лиягийн банкны картыг аваад дотор нэсэн хамаг бэлэн мөнгийг ATM-нээс аваад мөнгө жороор өгдөг эмээг нь өөрөө очиж бас авдаг байсан бүр хэдэн сараар. За тэгээд тэр эмнүүдийг авдаг нь Лияг амьд байгаа гэж харагдуулах зорилготой байсан уу? Аль эсвэл тэр эмнүүдийг ууж хай болгож ирсэн үү? Мэдэхгүй байна. Тэгээ бас дээрэс нь яг яаж эмэгтэйчүүдийг алсан бас тодорхойгүй. Яагаад тэгэхээр цогцснуудыг шатаасан учраас магадгүй буутсан эсвэл хоолойг нь боомлсон байж магадгүй. Яагаад хоолойг нь боомлсон бэ гэж таамаглаад байгаа вэ гэхээр Марктай урд нэг удаа унтсан хүүхэн хэлэхдээ Марк өөрийнх нь зөвшөөрөлгүй боомлоод бараг алах шахсан гэж хэлжсэн. За тийм болохоор цагдаа нар таамаглахдаа боомлсон ч биш магадгүй гэж үзэж байгаа. За Марк 10 жилийнхаа нэг найз Элизабет гэдэг эмэгтэйтэй мессеж бичиж байхдаа өөрийнх нь амьдралынх нь хайр өөрийгөө ингээд амиа орлоод өгсөн гэж хэлсэн. За тэгээд энэ хоёр хоорондоо 700 гаруй мессеж бичилсэн. Тэгээд Марк Элизабетэд хэлэхдээ би зөвхөн 2 хүүхэдтэй өрөвдөлтөй сэтгцэн эмэгтэй хүүхнүүдэд дуртай тэдрийг албаар сонгож авдгаа гэж мессеж бичсэн. За тэгээд дахиад Элизабет руу би энэ мессежийг бичихдээ маш их болгоомжтой байх хэрэгтэй. Би дахиад аимшигтай юм хийчлээ. 5 литрийн бензин маш халуун шатахта бараг цагаан гэрэл цацардаг маш муухай зүйл хийсэн. Миний сэтгэл өвдөж ийм юм хийсэнд бас би бол psychopath буруу зүйл хийгээд байгаагаа мэддэг psychopath гэсэн утгатай мессеж бичээд тэгээд нэмээд би бол чамд ийм аимшигтай зүйлсээ хийж чадахгүй. Би бол ийм амир мангас. Тэгээд ийм аимшигтай зүйл хийснийг инээдэн болгоод өнгөрөө гэсэн ч чадахгүй байна. Бүр арай л дэндүү амир зүйл хийсэн учраас гэж хүртэл битсэн. Одоо тэгээд таашийн 2 хүн алдсныгаа бүр инээдэн болгож хаях гээд байгаа байхгүй юу? За тэгээд худлаа энэ 10 жилийнхаа энэ эмэгтэйг найрах гал үзээд байгаа. Хэрвээ ингэж цагтаа нарт баригдаг байсан бол энэ эмэгтэй ч гэсэн 3 дахь хохирогч болж магадгүйсэн баг. За ингээд бодлохгүй Маркийн шүүх хурал болоход Марк эхлээд юм ярихгүй гэжсэн хүн одоо болохоор Алексийн талаар ярьж эхэлсэн. За юу гэсэн бэ гэхээр 11 дугаар сарын 14-нд Little Bridge Farm-д Алекс Морган бол өгсөн. Яаж өгсөн гэхээр шалан дээр байсан хүнд багжин дээр халтраад толгоогоо зөхиод өгсөн юм аа. Тэгэнгүүт нь би яагаад цагдаа нар надад итгэхгүй байх гэж шатац юм аа гэж шүүхийн бүрэлдэхүүнд хэлсэн. Харин Лияг болохоор Лия өөрөө зүгээр л цухтаад яваад өгсөн штэ. Цухтахаас өмнө хоогоо алчаад яваад өгсөн гэж хэлсэн. За мэдээж энэ бүхэн бол худлаа гэдгийг яллахтал баталсан. Яаж гэхээр Лияг алга болсны дараа Маркийн данс руу бүтэн 12,000 паунд урж ирсэн нь дандаа Лиягийн данс болон Лиягийн улсаас авдаг тусламжууд нэсэн. За тэгээд ч тэр үедээ мэгчтэй нохоо авах уу гэдэг мессеж бас батлаад өгчөж байгаа. За ингээд шүүхийн бүрэлдэхүүн Марк Брауныг 2 эмэгтэй хоёуланг нь алсан гэж буруутгаж насаар нь хурах ялыг доотлон 49 жил шорон суухаар өгсөн. Тэгээд хэрвээ шоронгоос гарлаа гэх юм бол бүр 90 настай байхдаа гарна. Тэгээд одоо болтол шорондоо байгаа.
За тэгээд энэ эргийн тал дээр гэх юм бол миний олж мэдсэн мэдээлэл нэг иймэрхүү байна. Цагдаа нар бол маш сайн ажилласан, яллах талч гэсэн маш сайн ажилласан гэж үздэг. Яагаад гэх юм бол цогц байхгүй үед хүнийг буруутай гэж ял өгөх бол хамгийн хэцүү гэж үздэг. За хэдий тийм байсан ч гэсэн цагдаа нар бол маш сайн ажиллаж, маш олон нотлог баримтыг цуглуулж Марк Брауныг бол буруутай гэж шоронд оруулж чадсан. За тэгээд миний өнөөдрийн олж мэдсэн мэдээлэл нэг иймэрхүү ан та нар юу гэж бодож ийн дор комментээр мессеж чичүүлтэйгээрээ. Тэгээд нэг зүйлийг хүсгэд бол ерөөсөө хохирогчдод битгий буруу өгөөрэй. Хэдий sex worker буюу одоо биеийн үнэлэгч гэсэн одоо ийм ажил хийснийхаа төлөө хинч бол алуулах ёсгүй, өөхөх ёсгүй. Тэгээд Алексийн хувьд гэх юм бол үнэхээр хоёр хүүхэдтэй сайн сайхан амьдрал өгөх гээд маркет этгээд 100,000 паунд хийчих юм билүү гэж бодоод явсан нь бол маш харамсалтай шийдвэр болж таарсан. 좀 더 재선 줘